За сайн байцгаана уу? Өнөөдрийн Ноорогийнхаа YouTube болон тавтай морил. За өнөөдрийн сэдв болохоор ер нь одоо ингээд анзаараад өөрийнхөө амьдрал дээр та нар намайг бас анзаарч байгаа тийм Ноороо ингээд залуухан байж ямар их өвддгийм бэ гэдэг би өмнөхөө YouTube бичлэгээр хэлсэндээ өөрийгөө хайсан юм хтэй гэж яг энэ хэлдэг байхгүй. Бүх юм нь өвдсөн, бүх юм ингээд. Тэгтээ би энийг энэ дэлхий дээр ирэхээс өмнө аль хэзээний ингээд хүлэн зөвшөөрөөд энэ дэлхий дээр ирсэн баг. Миний 1 наснаас өдөө нас хүртэл 33 нас хүртэл би энэ бүх зүйлсүүдийг туулаад өөрийгөө олж аваад, өөрийнхөө туршлагыг олж аваад 33 наснаас хойш би бус хүмүүст туслая. Би хүмүүст өөрийнхөө энэ experiences өвдсөн хүмүүс хүч чадал өгье. Өвдөд яах учраа оншин олдохгүй, яах учраа олохгүй байгаа хүмүүст ийм юм байдгийг хэлж өгье гэдэг юм планыг хийгээд ирсэн юм шиг санагдаг байхгүй. Одоо ингээд миний энэ наснаас хойш би бол үнэхээр өөрийгөө олцсон учраас би жаргана гэж бодож байгаа. Яа тэгэхээр энийг эхлэхээс өмнө би та бүхэнд нэг түүх ярьж өгье заяа. Надад бас тохиолдсон. Яасан гэхээр би нөгөө бас Америкт төрөх ямар байдаг вэ гэж бичлэгэн дээр ярьсан байгаа. Тэр бичлэгэн дээр болохоор юу гэж ярьсан бэ? Би та нарт хэлсэн шүү дээ. Би ингээд 4 дэх хүүхдээ гаргаад ухаан алдаж унаа 6 цагийн дараас ирсэн гэд. Тэгээ тэр 6 цагийн одоо турш миний сүнс заяа. Би тэр унцсан байгаа бие мэдэхгүй заяа. Миний сүнс ингээд өөр газар очсон заяа. Өөр сүнсний дэлхий дээр очсон. Миний сашнаар бол би бол ингээд нэг эхлээд юм нөгөө сэлстэл өрөөнд очсон байгаа байхгүй юу? Сэлстэл өрөөнд ороод тэгээд ингээ эргэн тойрны ажир овжир ямар гоё юм бэ. Тэгээд тэр ариун сүмд болохоор би ингээд хідэн хүмүүсийг харсан хүүхдүүдэд харсан. Тэгээ яг ингээд нэг part of the юм үзэгдлүүд үзсэн зав ингээд ингээ миний сүнс ингээд яваад үзэл. Тэгээд тэн дундаас намайг эдрэгшээ хүмүүст ярьж болохгүй бахтай энэ зүйлийг чи ярьж болно гэдгийг хэлсэн зав. Хэрвээ сүмийн гишүүн бол та сонсоорой. Тэр нь болохоор намайг чи нэг цагаан хамгийн сүүлд нэг цагаан хувцастай үнтэй уулзаад тэгээд тэр хүн болохоор намайг би ингээд гуйж байгаа хгүй тэнд үнэхээр гоё байсан заяа. Үнэхээр гоё ингээ хүмүүс аз жаргалтай амар амгалан тайван хүүхдүүд тоглоод гүгээд бүр үнэхээр би ингээд үлдмээр гоё газар байсан заяа. Тэгээд би гуйсан, би энд үлдээ, би ингээд depression тусцсан ингээд надад давж гарахад амар хэцүү байна. Үнэхээр хэцүү байна. Би ингээд үүнээс цааш би үнэхээр чадахгүй нэ. Та надад намайг энд үлдээгэж гэдгсэн чинь намайг тэрврээд чи үлдэх болоогүй. Чи одоо энэ байгаа дэлхий дээр хийх юм байгаа. Харин над дээр ирэх хүртлээр чи 2 зүйлийг хийх хэрэгтэй. Нэг нь өдөр болгон залбирах хэрэгтэй, нөгөөх нь ариун сүмд орох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлсэн аахгүй юу. Тэгээд үүгээр би юу хэлэх гээд байна вэ? Хүнд яагаад итгэл үнэмшил хэрэгтэй вэ гэхээр хэрэгтэй. Яагаад гэхээр таныг ингээд бид нар ингээ маш их зовлон шанал туулж авах үед хин нэгэн хайрт өгнө алдах, аав ээжээ алдах, ах дүүгээ алдах, нөхрөө алдах, хүүхдээ алдах. Тэр яг юм мухардад гацсан үед таныг хамгийн түрүүнд ингээд хүмүүс хаашаа гүйдэг гэхээр бурхныг хайж гүйдэг байхгүй. Өөрийнхөө замаар. Тэгээд та буддаач вэ, бөөж вэ, бясалгалж бай, манифестч бай, тэр болгон чинь таныг тайвшруулж чадж байгаа бол тэрүүгээр яв. Аль тайвшруулж чадж байгаагаар яв заяа. Тэр чинь танд хэрэг болно. Яг тэгэхээр яг юм хүнд нэг юм уналтын ингээд явж байгаад нэг юм уналтын үе байдаг юм байна заяа. Аль нэг насан дээрээ. Миний болохоор аюу эрт ингээд унтсан, эрт болоод явчихж байгаа байхгүй. Одоо энэ наснаас хойш би ингээд мэдээж сорилтууд гарч ирнэ. Гэтэ би бол үнэхээр дажгууд аваад одоо ингээд би хүмүүст туслахад өөрийнхөө ингээд туршлагаараа хүмүүст туслахад бэлэн болоод ингээд бэлтгэгдээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр та итгэл үнэмшилтэй байгаа сайн байна. Тэрүүгээ илүү хөгжүүл, илүү одоо жишээ нь би сүмд явдаг гэвэл би одоо илүү бурхантай ойр байх, Иесус Христтэй ойр байх, Христтэй уулзмаар байгаа байхгүй юу. Тэгэхээр тэхийн тулд би өөрийгөө ингээд өөртөө хийсэн бүх буруу зүйлнүүдээ ингээд засаад өөрийгөө ингээд өөрчлөх хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд ухаан алдаж унснаас хойш бас сэргээд би энэ дэлхий дээр юу ч хүсгээ яасан гэвэл та нар итгэх үү? Бүр юу ч надад хэрэггүй мэн гэж бодсон. Байшин, сав, үнэтэй машин, үнэтэй хувцас, брендing, үнэтэй хувцас
та нарын хүсэж байгаа тэр сайхан баян тансаг амьдрал эсвэл мэрэгжлийн одоо би бол education бол зөв гэж боддог. Education байх хэрэгтэй заяа. Боловсрал байх хэрэгтэй. Гэхдээ дуртай хүссэн мэрэгжлээр сурах нь маш чухал заяа. Өөрийнхөө яг passion одоо үнэхээр чи өглөөний 5:30-д босоод бай байсгалтай явж чадж гинүү, шүн босоод ажиллаж гинүү гэдэг чинь тэр чинь чухал ахгүй. Түүнээс биш дургу ажиллаа сонгочоод дуртай дургу явах биш. Тийм болохоор та нар бид нар энэ дэлхий дээрх энэ эд зүйлийг хүсгээс илүү тэр сүнснээ бид нар үхсний дараа бие маань сүнснээсээ салаад тэр дэлхий дээрх амьдрал байгаа шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй. Зарим хүмүүс мэдж байгаа. Бүх хүмүүс над чигийн үхлийн ирмэгт очиж мэддггүй л байх. Гэхдээ мэдж байгаа дараагийн амьдрал байгаа гэдгийг мэдж байгаа. Би болохоо харцсан учраас үнэхээр байдаг юм байна. Тийм болохоор энэ дэлхий дээрх бүх хүсэж байгаа тэр зүйл чинь үхэл бол юу ч хэрэггүй. Тэнд юу хэрэгтэй гэж тэнд очиход танд боловсрал чинь хэрэгтэй. Таны энэ дэлхий дээрх муу зүйл хийж исэн бол тэргээ бүх юмаа санана заяа. Гол нь хамгийн амар нь санана. Тийм болохоор энэ дэлхий дээр бид нар суралцах дэлхий. Бид нар өөртөө бүтээх. Тийм болохоор энэ дэлхий дээр бид нар яаж өөртөө бүтээх вэгээр муухай зан, атаархуу зан, хүнд муу сандаг сан, хэрүүл хийдэг зан тий бид нар хүн болгонд юм сул тал байгаа. Тэрийгэл бид нар засаад өөрчлөөд дараагийн дэлхийд бэлтгэх хэрэгтэй байна гэдгийг би сурсан. Тэгээ одоо сураа явж байгаа. Тийм болохоор би одоо үеийнхээ залуучуудад бидний хамгийн баян амьдрал үр хүүхдэдээ харах. Энэ дэлхий дээр бид нар эрт орой хизээнагт согц үхэн бидний үр хүүхэд үлдэх байхгүй. Тэгэхээр бид нар үр хүүхдүүдэд юу өвлүүлж үлдээх вэ? Та сургах хэрэгтэй, заах хэрэгтэй. Бүх юмыг зааж өгөх хэрэгтэй байхгүй. Independence болгох хэрэгтэй. Тэгэх юм бол та сүнс чинь энэ дэлхий дээр хүүхчээ хараа тайван байх болно шүү дээ. Тийм болохоор өнөөдрийн хуваалцах зүйл энэ байлаа. Маш их баярлалаа. Та бүхэнд өргөжлүүлэн өшөө олон сэдвүүдийг хуваалцах болно. Миний туршлага маш их туулсан нас маань богино гэж sorry. Нас маань ингэ залуу боловч туулсан туршлага маань маш их байгаа байхгүй юу? Тийм болохоор би ингээ багаар ингээ хүмүүст ингээ хуваалцаа явж байгаамаа. Хэрвээ танд миний бичлэг таалагддаг бол лайк дараад, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.